За сайн бацгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За сайн төлөвлөлт бол ажлын 40% байт юм аа. Өнөөдөр энэ гүйцэтгэл дээр маш олон янзын төлөвлөлт байна. 21-ээс 25 оны төлөвлөлт, 24-ээс 28, 9 зорилттой, 4 зорилттой. Бүгд зорилтууд нь тунхагийн шинжтэй байгаа байхгүй юу? Эдийн засгийг өсгөн, экспортыг нэмэгдүүлнэ, хүний эрхийг дээдлэн гэсэн. Тэгээ энэ олон зорилтуудаас харин нэг зорилт хамгийн ер нь их боломжтой. Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн үр дүнгийн хяналт шинжилгээ, үнэлгээ, шалгуур үзүүлэлт зорилтод төвшин гэсэн. Алсын харааны 2 дугаар залд хүний хөгжлийн үзүүлэлтийг 10 байраар ахиулна. Алсын харааны 3 дугаар зорилт ядуурлын төвшинг 2 дахин бууруулна гэд ийм хэмжих нэгжтэй зорилтыг тавьмаар байна. Ийм хэмжих нэгж. Хэрвээ тэгэх юм бол бидний өнөөдрийн энэ зорилтыг тавьж ажилласан бол бидний өнөөдрийн гүйцэтгэл маш өөр төвшөнд хурж ирэх болцоотой байсан. Ер нь бид нар дандаа цаг хугацаанд шахагдаж ажиллах юм аа. 126 гишүүнтэй парламент бүрдээд засгийн газар бүрдэнгүүдэд 60 хоногийн дотор үйл ажиллагааны төлөвлөгөө баталсан. Одоо энэ төлөвлөгөөг эргээд харахад бас дутуу зүйл зөндөө байна. Энэ дутуу зүйлүүдэд бид нар хийж гүйцэтгэхийн тулд өнөөдөр энэ улсын их хурлын бас даргын зүгээс энэ ажлын алба байгуулъя гэж санал болгосон. Төлөвлөлт гүйцэтгэл хяналтын ажлын албыг байгуулъя. Хэрвээ энэ ажлын албыг байгуулах юм бол би энэ ажлын албандаас орж ажиллах саналаа хүргүүлье. Яг тэгэхээр одоо 26 оны бид нар төлөвлөгөө батална. 26 оны төсвөө батлахад бид нар үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг энэ хавар 5 сарын 1-ээс 6 сарын 1-ний хооронд батална. Энэ төлөвлөгөөгөө батлахдаа бид нар энэ төлөвлөлт гүйцэтгэлээ төлөвлөх аргачлалаа наривчилсан энэ механизмыг сайжруулсан байх ёстой. Тэгжээж бид нар энэ төлөвлөлтийг сайн батална гэж ингэж үзэж байгаа. За ер нь бол энэ төлөвлөлтүүдийг харж байхад бас бидэнд сайн хийж гүйцэтгэж байгаа зүйлүүд байна. Энэ бол 14 мега төслийн төлөвлөлт сайн байгаа, гүйцэтгэл сайн байгаа. Уул уурхайн үйл ажиллагааны явц бол сайн байгаа. Гэхдээ бас учир дутагдaltaй салбарууд байна. Төвчрэл, агаарын бохирдол, ядуурл, эрүүл мэндтэй хүүхэд хамгааллын салбарууд дээр бид нар хангалттай сайн ажиллаж чадахгүй байна. Үнэндээ чадахгүй байна. За нэг хамгийн том өнөөдрийн нийгмийн хамгийн том сэдэв болох ядуурлын тухай асууя л да. Энэ 24-өөс 28 энэ 24 оны төлөвлөгөөн дээр ядуурлыг бууруулах ямар ажлууд хийв? Хэдэн хүнийг ядуурлаас гаргаж ба? За энэ талаар асуулт асууя. За энэ хамгааллын сайд онцлог машины асуултанд хариулъя. За одоо энэ хамгааллын чи яг хэдэн хүнийг ядуурлаас гаргах ч үгээд 7 сарын дотор ядуурлаас гаргах ч гэж асуувал би одоо яг тэд гэж хэлэх танд хэцүү байна. Тэгэхээр үндсэндээ бол энэ сая та өөрөө хэллээ шүү дээ. Хэмжих хэмжүүртэй хүрх үр дүнгийг тодорхойлцсон яг нэг хүнд ногдох дотоодын нөтөд нэг $10,000 болгоё. Ядуурлыг 2 дахин бууруулъя. Энэ 4 жилд гэдэг зорилт энэ 4 жилд. Тэгэхээр энийг яаж болох юм бэ гэдгийг та сая өөрөө бас хариултыг хэлчих шиг боллоо. Мега төслүүд 14 мега төслүүд хөдөлж ажил одоо энэ дээр тодорхой дотоодын нийт бүтээгдэхүүн $10,000 хүрэх ядуурл буурж ажилгүйдэл буурах одоо ийм л үндсэн суурь нөхцлүүдийг бид нар хамтдаа л одоо хийхээс өөр арга байхгүй одоо шүү дээ. Одоо сүүлийн нэг яг манайхны нэг ийм юу болвол нэг ядуурл болвол ингээд сүүлийн 30 жил бид нар 30 гэдэг 30% гэдэг тоог л сүүлийн 30 жил ярьлаа шүү дээ. За одоо яг сүүлийн нэг 3-4 жилд бол 27% руу ярьсан 27% руу буусан байгаа. Мэдээж эдийн засгийн өсөлт бол 6-7% таа байхад бол энийгээ дагаад буурах нь ойлгомжтой. Нөгөө талдаа ингээд нэг юм ажилгүйд 5-6% таагээд байдаг. Байнга л нэг ажил нэг 70-80 мянган хүн ажилгүй байдаг гэсэн нэг ийм тоогоор одоо нэг ийм тайлан гаргаа сурцсан гэж хэлэх үү дээ. Тайлан гаргаа сурцсан. Тэгэхээр одоо яг таны хэлж байгаатай зарчимтай бол би санал нэг байгаа. Юу гэхээр тоо бүхэн өөрөө үр дүн авчирч явах хэрэгтэй. Хэмжихүүж явах хэрэгтэй. Нөгөө нэг хянж чадахгүй бол өдөрдөж чадахгүй тийм ээ. Юу хэмжиж чадахгүй бол хянж чадахгүй, хянж чадахгүй бол өдөрдөж чадахгүй гэж үгээдэгтэй адил. Тэгэхээр одоо бид нар цаашдаа энэ ер нь юуны статистикийн ерөнхий газартай хамтарч энэ ядуурлынхаа одоо энэ төвшинг энэ хэмждэг хэмжүүрүүдийг ч гэсэн ерөнхийдөө нэлээд өөр төвшөнд гаргаж ирье. Саяхан Дэлхийн банкын ядуурлыг хэмждэг энэ хэмжүүрүүдээ 22 онд өөрчилсөн байлаа. 10 жил тутамд өөрчилдөг юм байна. Тэгэхээр Монгол улс дандаа энэ олон улсын байгууллагуудын ядуурлыг хэмждэг энэ хэмжүүрүүдийг би авч яваад байгаа их буруу гэж ойлгож байгаа. Манай Монгол улсын өөрийн онцлог бас байна.
манай албан бус секторт өгч удаажхан секторын удаажхан салбарын ядуурл гэдэг хэмжих яг ямар хэмжээр байх вэ гэдгийг ч хүртэл бид нар өнөөдөр эцэлж чадаагүй сууж байгаа шүү дээ. Тэр яг энэ хүрээндээ бид нар ерөөсөө яг энэ яг одоо үндэсний их хөгжил гэдгийг хурдан боловсруулъя. Тийм ээ, өнөөдөр яг ядуурлын төвшин, ажилгүйдлийн төвшин энэ бүх юмнуудаа зөв хэмждэг болъё. Тэгээ зөв оншилж зөв эмчилгээ хийхгүй бол бид нараас эмчилгээ буруу явахын одоо хорой бид нар зөндөө их хамссан. Ер нь цаашдаа бид нар ядуурлал гэж ярихаар одоо ерөнхий яриахаа болж ер нь ядуурлын олон хэмжээс их олон ядуурл байдаг. Ядуурлыг янз янзаар хэмждэг нэг ийм зөв тогтолцоонуудаас байна. Нэг аваад явъя. Одоо Монгол улсад хүүхдийн ядуурлыг ярих цаг болцсон байгаа байхгүй. Ерөнхийд хүн амын ядуурлал гэж ярихаасаа илүү хүүхдийн ядуурлал маш том сэтгэл зов одоо зөв нэг ийм том асуудлууд бий болсон бодиттой хөрс хөрөөдөнд бий болсон нөхцөл.